Эзний өмнө залбирцгаая. Биний их эзэн минь танд баярлалаа. Энэ өдрийг энэ цагт биднийг хамтдаа чуулах боломж өгсөнд. Эзэн минь та өнөөдөр бас өөрийнхөө амьд үгийг бидэнд айлтаарай. Таны ариун бичвэр, таны амьд үг бидний зүрх сэтгэлд бидэнд бас ухаарл ойлголт, бас итгэл найдар урам зориг өгөх болтугай. Эзэн минь та өөрийнхөө үгээр биднийг дагуулах болтугай. Энд ирсэн хүн бүхний зүрх сэтгэлд таны үг бас итгэрлийг тээх болтугай. Эзэн минь зүрх сэтгэл нь итгэрч, тайвширч, бас чөлөөлөгдөж таны үгээр дамжуулж эзэн минь таны амар тайван дотор алхаасаа залбирanгуйч. Тандаа баярлалаа. Есүсийн нэрээр гойн залбирлаа. Амен. Амен. Халелуя. За бүгдээрээ сууцгаая. За сайхан амарцгаас нь эсвэл бууз ажиллагаа хийгээд амарсангүй юу? Өнөөдөр ерөнхийдөө цөөхөн хүмүүс ирсэн бас нэг шалтгаан өнөөдөр бас олон хүмүүс бууз ажиллагаанд л орсон баг та. За бүгдээ хамтдаа эзний үгээс сайхан суралцсанаа. За өнөөдрөөс эхлээд бид нэр Йошуа номоос бүгдээ суралцсан. Тэгээ Йошуа ном өөрөө бидэнд яг итгэлийн хувьд, сүнслэг амьдралын минь хувьд яг тэр шин улирал руу, шин зүйл рүү, Бурхны амлсан нутаг руу орох тэр үе таалгыг Бурхан хэрхэн нээж бас Бурхны амлсан газар руу орох үед хэрхэн эзэн удирдан дагуулдаг вэ гэдгийг Йошуа ном бас тодорхой харуулдаг байна. Тэгээд яг энэ номноос бүгдээ хамт суралцсан. Йошуа номын 1-р бүлгийг өнөөдөр хамтдаа үзэж байна. Тэгээд яг энэ Йошуа номыг бүгдээ шууд уншиж эхлэхээс өмнө ер нь жоохон түүхэн ойлголтыг бүгдээ хамтдаа бас авцгаая. За би нэгдүгürt би Йошуа гэд хэлээд байгаа таны зарим чи бас гайхаад байгаа байх. Энд чинь Йошуа шүү дээ. Энэ ягаад Йошуа гэд пастор маань хаанаас хээ үсэг гаргаж ирээд байна гэх тийм үү. За би болохоор стандарт монгол орчуулгаас уншиж хэлээд байгаа шүү. Ер нь бол цаашдаа миний номлолууд яг өнгөрсөн жилүүд байсан л да. Ихэвчлэн яг стандарт монгол орчуулгаас явна. Одоо цаашдаа бол бүр дандаа тэгж явах байх. Өмнө ихэвчлэн гэж хэрэглээд байгаа нь зарим нэгэн тэр номууд маань яг стандарт монгол хэлэн дээр орчуулагдаг байсан баг. Тэр орчуулга дээр. За стандарт монгол орчуулга гэж юу юм бэ гэхээр яг их хэлнээс нь монгол хэл рүү орчуулсан орчуулгын төсөл байгаа. Өнгөрсөн 10 гаруй жилийн туршид явагдаад одоо яг өнгөрсөн 25 оны яг сүүл 12 сард сүүлийнх нь ном нь ингээд одоо дуусаад шалгагдаад дуусаад ингээд гарч ирж байгаа. Гэхдээ яг хэвлэлтэнд одоо бид нар яг юм гар дээр юм цаасан библ болж ирээг байгаа. Тэгээ миний өмнө байгаа тавьж байгаа библ болоход бус өмнөх орчуулга байгаа. Би харин гар утсан дээр байгаа аппликейшн дээр бол яг стандарт монгол библ гэдэг яхан бол та нар Apple Store эсвэл нөгөө Play Store үлээ тэндээс бол та нар авч цаас аюун дээр утсан дээрээ суулгах боломжтой байгаа шүү. Тэгэхээр би энийг яга хэрэглэхийг ингээд сонгоод байгаа гэхээр энэ маань анх удаа манай одоо монгол одоо эрдэмтэд маань одоо энийг орчуулгын баг маань яг их хэлнээс нь монгол хэл рүү орчуулж тэгээд орчуулгатай нэг зүйл дээр эднэр бас их миний хувьд бол их би сэтгэл хангалуун байгаа нөхөр яг еврей нэрийг тэр нэршлэр нь орчуулж байгаа байхгүй. Ер нь нэрийг бол орчуулдаггүй та нар мэдэн штэ. Тэ одоо Батболд гэдэг миний нэр байна. Би хүмүүст Батболд л гэж хэлдэг. Тэрнээс би англид очихороо Батболд гэдгээ өөрөөр одоо бавоо гэж хэлэхгүй штэ. Яг уу юун дээр манай Тонлив пастор маань намайг бабуу гэд дууддаг байсан үе байгаа. Яг миний бүтэн тэр одоо нэрийг ингэж хэлж чадахгүй байгаадсан баггүй. Одоо бол Батуул гэж бүтэн хэлдэг л дээ. Тэгээд тийм учраас яг Калифорни яг тэдний сүмд очихаар зарим нэгэн хүмүүс намайг бабуу гэдэг байхгүй. Тэгэхээр би хэлдэг би бабуу биш ээ. Би бол Батболд юм аа гэхээр окей л гэдэг. Тэгтээ ер нь тэд нар засагдахгүй байгаа. Яг тэрний шиг бид нар бас ингээ хуучин энийг англи хэлнээс эсвэл бусад хэлнээс монгол хэлээр орчуулсан орчуулгыг уншаад сурцсан хүмүүсийн хувьд бид нар одоо Йошуа одоо жишээ нь одоо англи дээр Joshua гэхгүй тийм үү энийг бид нар орчуулгахдаа яг англи хэлнээс монгол руу Йошуа гэдэг юм гэж мэгтэн орчуулсан байгаа. Гэтэл яг еврей нэр нь болохоор Йошуа байдаг. Тэгэхээр яг их хэлнээс нь яг тухайн одоо ард түмний нэршил хэллэгийн тэр чигээр нь ингээ буулгаж байгаа гэдэг нь энэ бол нэг талаар надад их давуу тал гэж үзэж байгаа. Яг түр Библийн их хэлнээс монгол хэл рүү бид нар орчуулж бид нарын дуудаж чадахгүй юм гэж байхгүй шүү дээ. Монгол хүний хэлж чаддгүй үсэг гэж юу байдгүй шүү дээ. Тэгм учраас энэ их нэг талаараа их сайн зүйл байгаа гэсэн. Тэгм учраас бид нар энэ дээр бас суралцаарай. Та нар цаашдаа одоо энэ Йошуа номыг өнөөдрөөс эхлээд та ингээд
бүлэг бүлгээр ингээ сайхан уншаарай. Тэгвэл болж игэл стандарт Монгол орчуулгаас уншаарай. Тэгээд энэ цаасан хэвлэлээр гараад ирсэн дараа би яг цаасан хэвлэлээр бас хэрэглэхийг маш их одоо хүлээж байгаа. Тийм ба. За Йошуа ном 1-р бүлэг. За Йошуа ном руу орохын өмнө би түрүүнд хэлсэн түүхэн жоохон ойлголт өгье гэж. Нэгдүгürt ямар ойлголтыг бид нэр авах хэрэгтэй вэ? Бурхан Авраамтай Эхлэл номын 12 дугаар бүлэг дээр хийсэн гэрээг бид нар санах хэрэгтэй байгаа. Библийн Эхлэл номын 12 дугаар бүлэг дээр Авраамтай Бурхан гэрээ хийдэг. Тэгээд энэ гэрээ нь түүний хүү Ицхак тийм үү? Ицхак одоо яг стандарт Монгол дээр орчуулж байгаа орчуулагч ном. Бид нар Исаак гэдээ орчуулаад сурсан байсан шүү дээ. Одоо энэ Ицхак гэж байна тийм үү? Ицхак, Яаков болон 12 хүүд нь өвлөгдөж байгаа. Тэгээ энэ гэрээ бол Бурхан амласан Авраамд чи эцгийн гэрээг орхиод миний чамд өхөн нутг руу яваа гэсэн баг. Гэхдээ энэ гэрээ зөвхөн газар нутгаар хязгаарлагдаагүй маа. Бурхан зүгээр нэг газар өгөх гэдсэн биш. За би чам нэг газар л өгч чи тэгээд тэр газар дээр очиод өөрөө учраа олоод юугаа барьж яаж амьдрын уу? За чи өөрөө мэдээ тэгээ амьдраарай. За ямар ч тач би чам нэг газар өгөөд хийгээгүй. Ийм бүлэстэй болоогүй шүү. Зарим хүмүүс Авраамтай Бурхан хийсэн амлалт гэхээр яг амлагдсан нутаг л гэдэг нэг нутгийн тухай яриад байдаг. Энэ зөвхөн тэр хязгаарлагдаагүй. Бурхан Авраамтай ямар гэрээ байгуулсан бэ гэхээр чиний үр удам чамаас агуу үндэстэн төрнө гэсэн баг. Тэр өрөөгц үндэстэн байна гэсэн. Тэгээ тэр өрөөгц үндэстнээр дамжуулж бүх үндэстэн өрөөгднө гэсэн баг. Халелуя. Тэгэхээр энэ зүгээр нэг газар нутгийн тухай биш. Энэ бол бүхэл бүтэн үндэстний тухай. Энэ бүхэл бүтэн Бурханаас ирэх амлалт өрөөлийн тухай энэ гэрээний тухай ярьж байгаа гэсэн. Хоёрдугаарт нь бид нар түүхэн талаасаа бас юуг мэдэх хэрэгтэй гэхээр Яаковын үед түүний үр удам нь Египт рүү нүүдэг. Энийг бид нар санах хэрэгтэй. Бид нар санаж байгаа бол Эхлэл номын 37 дугаар бүлгээс Йосефийн тухай гардаг шүү дээ. Йосеф яагаад би тэрийг илүү тодорхойж ярьж байгаа юм гэхээр Йосеф явсараагаад Египтийн хэн болдог вүлээ? Ер нь бол ерхий сайд тийм үү? Энэ фараоны хоёр дахь хүн болж байгаа тийм үү? Тэр бүр боол болж зарагдсан хэрнээ шоронд орогдож хэлсээр гүтгдэж шоронд орсон ч тэр Бурханы өмнө нүгэл үлдэхгүй. Бурханы үг сургаалын дагуу амьдарч тэгээд эцэст нь Бурхан түүнийг өргөдөг байгаа. Энэ гайхалтай түүх байгаа. Яагаад Йосефийн түүх гайхалтай вэ гэхээр яг тэр үед тэнд гарсан маш их тэм одоо ган гачгаас болж хүмүүс идэж уух будаа тариаг болох үед яг Яаков өөрийнхөө хүүхдүүдийг Египт рүү явуулаад тэгээд тэндээс тариа будаа худалдаж яваад эцэст нь тэнд хэн бай таарав? Йосеф. Стандарт Монгол орчуулга. Йосеф байлаа. Йосеф тэнд байсан учраас тэг буцаад тэднийг ах дүү нарыгаа бүгдийг тэр Египт рүү нүүлгээд тэнд ирж байгаа. За, хоёр дахь түүхэн нөхцөл нь юу вэ? Израильчууд Яаков өөрийн үр хүүхдүүдтэй хамт Египт рүү нүүсэн тухай. Тэд ихнээс нь маш хүндтэй зочид байсан. Ягаад гэвэл Йосеф тэнд маш нэр хүндтэй байсан учраас маш хүндтэй зочид байсан. Сүүлдээ тэд нар юу болсон? Йосефийг танихгүй үеийнхэн төрж гарч ирсэн байна. Дараагийн үеийнхэн гэсэн үг шүү дээ. Дараагийн шинэ үеийнхэн гарч ирсэн байна. Шинэ үеийнхэн гарч ирэхдээ Йосефийг ч байгаагүй. Харин Израильчууд бас өсөж үржиж маш олоолаа болсон байсан. Тэгээд тэд нар дараа нь яасан 400 гаруй жилийн туршид боол болсон баг. Египтийн боол болдог баг. Египтийн боолчлоос. Тэгээд Бурхан Израильчуудыг Египтийн боолчлоос Бурханы хүчээр Мөшегийн удирдлагад орж чөлөөлсөн. Тэднийг Синай уул руу аваач. Тэнд Бурхан Израильчуудад бас дахин гэрээ байгуулж Бурхан өөрийнхөө тушаал өөрийнхөө үгийг өгдөг баг. Хэрхэн амьдрахыг Бурхан үнэхээр өөрийнхөө зааварчилгаа тэнд өгдөг баг тэнд. Тэгээд Израилийн энэхүү чөлөөлөгдсөн түүх бол хуучин гэрээний маш онцгой түүх байдаг. Ягаад гэвэл энэ түүхээр дамжуулж эзэн өөрийгөө юу гэж бидэнд одоо харуулдаг вэ гэхээр Бурхан бол аврагч юм а гэдгийг. Тэр өөрийн ард түмнийг хаяагүй. Хүнд хэцүү үед хаяаг орхиогүй. Ард түмнийхэн залбирлыг тэр сонссон. Тэр ард түмнийхэн төлөө аврагчийг бас тэр босгосон байгаа. Одоо тэр удирдагч Мөшег босгодог. Дараа нь одоо бид нар явсараа Йошуа орно тийм үү? Тэгээд Мөшөөгөр дамжуулж тэр гэтэл номыг бид нар өмнөх уншижсэн та нар санаж байгаа гэтэл ном дээр гарч хэрхэн тэдэнд чөлөөлөгдөж байгаа тухай. Тийм учраас ер нь бол яг энэ түүх бол Бурхан өөрийн сонгосон ард түмнээ орхихгүй бөгөөд өөрийн гараар авардаг гэдгийг харуулдаг. Бурхан бол аврагч гэдгийг харуулсан түүх байдаг. Тэгээд Синай уулын дараа тэнд болсон бараг миний санаж байгаа жил гаруй болсны дараа Израильчуудыг одоо Бурхан Йошуад хандаж өгөөлж шүү дээ. Одоо яв гэж. Одоо яв. Одоо яваад юу хийх лээ? Бурханы амлсан нутаг руу орох тушаал өгч байгаа.
Кинаан нутаг руу орох, итгэлээр орох тушаалыг өгсөн байдаг. Кинаан нутаг руу явж байгаа. Тэгээд тэд дараа нь яасан бэхээр 5 дугаарт бид нар юу хардггүй түүхэн талаас түүхийн эргээ харахад тэд тухайн нутгийг судлаад тэнд буй ард түмнээс айж Бурхны тушаалыг дагалгүй цөл рүү бутсан байдаг. Бурханд итгээгүй тэдний нүгэл болдог. Тэд нар алдаа гаргасан. Итгэлгүй амьдэрсэн. Тэгээд 6-ад нь Мөшө нас бараад дараагийн удирдагчаар Йехошуа томилогдсон Бурхны тушаалыг биелүүлэхээр ирж буй. Энэ цагийн тухайч. Одоо Йехошуа номлоо бид нар орж иж байгаа гэсэн. Түүхэн мэдсэн тийм үү? Энэ бол бүр Авраамаас Эхлэл номын тэр 12 дугаар бүлэг дээрээс яг бид нар тэндээс Авраамд амлсан амлалтаас ахуулаад явсараагаад Израильчууд маань одоо яаж энэ Бурхны амлагдсан нутагт руу яг орох энэ цаг мөч тэр орж эхэлж байгаа цаг дээр чинь Йехошуа тэр Мөшө муу удирдагч байгаагүй. Израильчуудын итгэлгүй байдал нь үнэндээ Израильчуудыг бас цөлд 40 жил тэнүүчсэнийг бас хэлдэг баг. Бидэнд бас заадаг энэ түүх бид нэр Библиэд нь заадаг байгаа гэсэн үг. Тэгээ одоо Мөшө нас ордог. Мөшө Небо уулан дээрээс Бурхны амлсан нутгийг хардаг. Гэхдээ тэр өөрөө орж чадаагүй тийм үү? Бурхан түүнийг оруулаагүй. Ингээд Йехошуагийн үе гарч байна. Йехошуаг гэхдээ бүгд өмнөх үеийнхэн бүгд мэдчихсэн. Тэр залуу үеийнхэн мэдчихсэн. Ягаад гэвэл Йехошуа яг хинэ Мөшөгийн баруун гар нь байж түүний туслагч байж түүнтэй хамт явж ирсэн учраас цоо шин хинч танихгүй хүн гарч ирээгүй байхгүй. Нэг хүн Бурхан намнад дуудлаа гэж гараад ирээгүй. Тэд нартэй хамт тэр гитлэл номноос ахуулаад хамтдаа тэмцсэн хамтдаа явсан тэр одоо нэгэн удирдагч одоо Йехошуа Израильчуудыг авч явж байгаа. За яг одоо энд Бурхан өөрхөн тушаалыг Йехошуад өгсөн байна. Тэгээ Бурхан Йехошуатай ярьж байна. Тэгмээс одоо өнөөдөр бүгдээрээ яг Йехошуа номын 1-р бүлэг 1-ээс 16 дугаар ишлэл 18 хүртэл яг Бурхан юу хэлсэн бэ Израильчууд? Эндээс бид юу сурах вэ гэдэг талаар бүгдээрээ хамтдаа товчхон үзцгээе. За энэ түүхийг би хэдийд хувааж харна гэсэн. Бурхан эхлээд Йехошуад тушаал буулгасан баг. Тушаал буулгасан. 1-р бүлгийн 2-аас 4 дээр миний ард түмнийг дагуул гэж хэлж байгаа. Ингэж хэлсэн байна. Зарц Мөшө минь өөд боллоо. Одоо чи ард олноо авч Израильчууд та нарт миний өгч буй тэр нутгийн зүг энэ Йордныг гатлан хөдлөгтөн. Мөшөд амлсан ёсоор хөл хүрэх газар бүрийг чинь би та нарт өгч байна. Цөлөөс Ливанон, их мөрөн Ефратаас Хетихний бүх нутгийг хамруулан наран жаргах зүгийн их тэнгис хүртэлх газар нутаг та нарыг болно гэсэн байна. Бурхан одоо Израильчуудад өөрийнхөө амлалтыг өөрийнхөө хэлсэн тэр нутгаа хөвч чинь би та нарт ямар нутгийг амс тэр газар руу та нар одоо орох цаг боллоо. Одоо та нар яваа гэсэн байна. Энэ бол тушаал, энэ бол бас дуудлага байна. Бурханы бидэнд юу хийх ёстой зааж өгж буй тушаал бүр бидэнд өгсөн дуудлага байдаг гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Өнөөдөр бидэнд өгсөн нэг тушаал юу гэж агуу захирамж гэж тушаал байгаа. Агуу захирамж гэсэн тушаалыг санаж байгаа хүн байна уу? Амен. Матай номын 28 дугаар бүлгийн тийм үү 18-аас 20 дээр байгаа. Тэгээ эзэн хэлсэн байдаг. Иймээс явж гэж байгаа. Иймээс явж. Бүх үндэстнийг дагалдуулах түн гэж. Энэ бол эзний тушаал байна. Энэ тушаал бидэнд дуудлага болж ирсэн юм а. Энийг бид нар сонсохдоо ямар гоё үг вэ явж дагалдагч болгоорой гэж би ч дагалдагч болох юм шиг байна. Чи ч дагалдагч болох юм шиг байна. Тэгээс олон хүмүүсийг христийн дагалдагч болох юм. Яасан гоё санаа вэ? Энэ зүгээр санаа байгаагүй. Тэ? Энэ ямар гоё санаа, ямар гоё урамтай. Йоо сая ингэж сонсон чинь нэг урам ороод. Энэ зүгээр урам оруулахгүйг гэдэг ойлгох хэрэгтэй. Бидний зарим ан нөхд маань итгэл Христ итгэж тийм үү? Зарим анд нөхд маань Библийг зүгээр урам авах гэж уншдаг ном болгоод идэх. За өстө гоё үг хаана вэ? За харъя да гоё үг. Өөх дуулал нэгдүгээр ямар гоё зөвхт буруутны зам гэж штеп. Өөх. Яасан гэнэ үү? Би чи инхэн биш та урсгал усны дэрэг тарьсан мод адил ургацын цагт үр жимсээ гаргаж навчсан нахайн үл хатах альва үүлэн түнд амжилт авчирнаа. Өөх би ямар гоё юм бэ? Ямар гоё ишлэл вэ гэдэг. Окей. Яг энэ саяны ишлэлийн дагуу ийм үр жимстэй амьдрахын тулд та зарим зүйлээр золиос гарах хэрэгтэй болно. Та зарим зүйлээр өөрийнхөө махан биеийн эсрэг ярих хэрэгтэй болно. Махан бие чи хүсэж байгаа зарим зүйлийг үйлдэхгүй байхыг та өөртөө тушаах хэрэгтэй болно. Өөрийгөө хянах хэрэгтэй болно.
Өөрийнхөө үгийг хянах хэрэгтэй болно. Өөрийнхөө үйлдэлийг хянах хэрэгтэй болно. Өөрийнхөө бодлыг захирах хэрэгтэй болно гэсэн. Энэ зүгээр амархан ирчихгүй. Би урсгал усны дэрд мод. Би үржимсөө гэж. Би өстө гоё болчихлоо. Үгүй. Бид нар заримдаа Бурхны үгийг зүгээр гоё санаа, гоё урам бол төдийхөн хэрэглэх гэж боддог нь энэ бол маш харамсалтай. Бурхны үг бол биднийг удирдах ёстой. Бурхны үг Библиэд хэлсний дагуу энэ бол бидний замдах гэрэл. Энэ бол миний хөлдөх дэнлүү байх болно гэсэн. Тийм учраас тэр гэрэл харагдаж байгаа газар л бид нар гიშгдэг. Ягаад харанхуй дотор гэрэл зааж байгаа газар л бид алхна. Гэрэл байхгүй бол бид нар алхаж чадахгүй. Тэр түнэр харанхуй дотор бид нар яадаг айдаг. Юу болж байгаа бол тэр ялангуяа байшин дотор хэрвээ та байрны дотор байгаа бол тань нэг давуу тал байгаа. Ямар давуу тал вэ? Хан гэж давуу тал байгаа. Хан ингээд тэмтрээд явхад бол харанхуйд бол хүн яваад идэг тал байдаг. Харин амьдралд биднийг яг ингэж замчилж хан шиг дүшигтэй тулгууртай байдаг зүйл бол Бурхны үг гэдэг бид нэр ойлгох хэрэгтэй. Тийм учраас энэ эзэн Яхошуа тушаал өгч энэ санал байгаагүй. Яах вэ Яхошуа ингээд мөшөө өөд болчлоо. Чамаас өөр хүн байдагвэ. Чи яах вэ Израильчууд аваад амлсан нутагт орох уу яах вэ? Юу ч бодчих өшөө. Мөшөө битэр бол гайгүй хосолсон шүү. Чи битэр яах нь вэ? Ерөөс ийм байгаагүй. Эзэн маш бос ард түмнээ аваад яв. Энэ бол дуудлага. Энэ бол тушаал. Агуу захирамж яг адилхан. Энэ бол дуудлага. Энэ бол тушаал. Бидний сэтгэл санаа цайхан байгаад байвал дагалдагч болох тухай яриаг. Бурхан миний залбирал дандаа заа гэж хариулаад байвал бид Христийн сайн дагалдагч болно гэж хэлээг. Бидний залбирал Бурхан үгүй гэж хэлсэн ч бид Христийн дагалдагч байхад бид нар өсөх ёстой гэдэг Библийн заадаг. Яг л Бурханы үг. Хэрвээ Бурхан өөрийнхөө тушаалыг өгсөн бол тэнд юу байгаа вэ? Тэнд дуудлага байна гэсэн. Эзэн бидний гэрэл давс байгаарай гэсэн тушаал өгсөн. Та нар энэ хорвоогийн гэрэл, та нар энэ газрын давс бай гэсэн. Энэ тушаал нь бидэнд өгөгдөхдөө дуудлага болж ирж байгаа. Бид гэрэл бол асах ёстой. Бүгдээ хажууд байгаа найздаа хандж хэлэхгүй. Та бол гэрэл юм аа гэж. Та гэрэл байх ёстой. Яг энэ жишээг би байнга ярьдаг. Зарим хүмүүс надад хэлдэг. Пастора та энэ тэгж ярихгүйсэн дээр штэ. Гэхдээ би дахиад ярьчих. Таны царайны өнгнөөс үл хамаарч гэрэлдэх ёстой. Над нэг хүм тэгсэн штэ. Манай сүмийн нөхөн пастора та ингээл өөргөө байнга харбар гэдэг юм. Та тийхгүй байж болдгоо мó гэдэг. Уучлаарай харин нэг байгаа л энэ. Өнч нэг байгаа юм аа ингээд сул талынхаа давуу тал болгоод байна штэ бас. Тэгэхээр Бурхан бидний гэрэл бол гэсэн. Тийм ч бас гэрэл байх гэдэг нь бидний гадаа төрх байдалд ерөөсө хамаатай биш. Энэ бол бидний амьдрал, бидний амьдралын хэв маяг, бидний амьдралд хийж байгаа сонголт, бидний үзүүлж байгаа нөлөө. Бурханы үгийн дагуу. Энэ таны хөрөнгө мөнгөд ерөөсө хамаагүй. Энэ таны хинбэ гэсэн таны доторх үн цэнтэй хамаатай. Тушаал. Энэ бас дуудлага. Тэгвэл бид нар ямар гэрэл байх дуудлагатай хүмүүс бэ? Халелуя. Бид нар давс байх дуудлагатай юм. Давс яадаг бол амт оруулдаг. Бид нар энэ амьдралд энэ дэлхий дээр амьдарч байгаа мянган хүмүүсийн дунд амьдарч байгаа тийм үү? Энэ 8 тэрбум хүн дотор байгаа нэг хүн нь шүү дээ бид нар тэр 8 тэрбум хүний чинь нэг нь баггүй. Гэхдээ бид нар ганцхан өөрийнхөө амьдралд биш. Бид нар бусдын амьдралд, бидний хүрж байгаа амьдралд, хүрж болох амьдрал, уулзаж болох хүн бүхнийхээ амьдралын жинхэнэ үннийг утга учирыг ойлгуулж чадах дуудлагыг Бурхан бидэнд өгсөн юм. Хоёрдугаарт нь Бурхан Яхошуад амлалт өгсөн баг. Би чамтай хамт байх болно гэсэн. 5 дугаар ишлэлээр ингэж хэлсэн байна. Насан турш чинь хинч чамайг сүрэн зогсож чадахгүй. Би мөшөөтэй хамт байсан шигэ чамтай ч бас хамт байх болно. Би чамайг хаяхгүй, бас чамайг орхихгүй гэсэн баг. Мөшөөтэй хамт байсан шигэ би чамтай хамт байна. Энэ бол Бурханы маш гайхалтай амлалт. Би чамтай хамт байх болно гэж. Тэгээ ингэж хэлсэн ба. Чиний эсрэг сүрэн зогсохгүй гэсэн ба. Хинч чамайг сүрэн зогсож чадахгүй. Бүр ингэж хэлсэн. Насан туршид чинь гэж. Халелуя. Гоё үг байгаас насан туршид чинь. Гэхдээ энэ Яхошуад хэлсэн л дээ. Насан туршид чинь. Тэр Яхошуагийн үед юу бодож ирэхээр за хүүхлээ санаа зовхон байхгүй. Хинч би намайг эсэргүүцэхгүй байна.
Ингээд бүх юм болчих уу? Үгүй. Чиний эсрэг хинч сөрөн зогсохгүй гэдэг нь ялагдахгүй, бэрхшээл туулахгүй гэсэн амлалт байгаагүй маа. Ийм санаатай хэлэгдэг. Харин би өөрийн зорилгоо чамаар дамжуулан хийн гэсэн амлалт байсан. Тийм учраас бид нар нэг зүйл ойлгох хэрэгтэй. Эзэн маш тодорхой чиний эсрэг хинч сөрөн зогсохгүй гэж хэлэх үед бид нар тэгвэл өстө намайг хинч өстө ялахгүй юм байна. Би өстө ялагдахгүй юм байна. Би бизнес хийх юм бол шууд амжилтанд хүрэх юм байна. Би тэмцээнд орох юм бол шууд би алтан медаль авах юм байна. Би өстө алаад өгөх юм байна штэ гэж бүү бодоор. Харин та юу гэж бодох ёстой гэж Бурхан надаар дамжуулж өөрийнхөө зорилгыг биелүүлэх юм байна гэж. Тэр надаар дамжуулж хийхийг хүссэн надад өгсөн дуудлага тушаалаа тэр надаар дамжуулж биелүүлэх юм байна гэсэн. Яг энэ амлалт Бурхан өөрийнхөө зорилгыг биелүүлнэ гэж. Үндэ бид нар хэн байх вэ гэдгээс илүүгээр хэн биднийг дуудсан бэ гэдэг үргэлж чухал байдаг. Бид нар өөрсдөө юу гэж хэлж болно тийм үү? Сул дорой, мэдлэггүй, боловсралгүй, чадваргүй юу гэж. Харин хэн нэгэн үгүй. Би чамайг дуудаж байна. Би чамайг сонгож ийн гэх үед бид нар биднийг сонгож байгаа нэгэнд бид нар итгэх хэрэгтэй. Бид нар энэ Бурханаас авч байгаа энэ дуудлага бол бидний сайн өгөгдөд байгаа юм биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ зөв Бурхан сонгож байгаа учраас өгöd байгаа. Өнөөдөр ам нөхдөд эзэн танаар дамжуулж өөрийнхөө агуу ажлыг хийж байгаа бас үргэлжлүүлж хийх болно. Ирээдүйд ч гэсэн эзэн танаар дамжуулж өөрийнхөө гайхамшгуудыг хийнэ гэж би итгэж байна. Энэ нь гэхдээ таны сайн байгаа юм биш гэдгийг та ойлгох хэрэгтэй. Энэ Бурхан таныг дуудсан, Бурхан таныг сонгосон учраас. Тэгмээс би чиний эсрэг хинч сөрөн зогсохгүй гэдэг үгийг бид нар ойлгохдоо хязгаарч ялагдахгүй эсвэл бэрхшээл туулахгүй гэсэн амлалт биш. Харин өөрийн зорилгоо Бурхан өөрийн зорилгоо надад дамжуулж гүйцэлдүүлнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Итгэх хэрэгтэй. Үүний адил Бурхан бидэнтэй хамт байна гэсэн амлалт бол биднийг зовлон бэрхшээлгүй амьдрын гэсэн амлалт биш бөгөөд харин Бурхан бидний төлөө байна гэдгийг бидэнд хэлж байгаа. Бурхан бидний төлөө байх болно гэж. Ямар ч зовлон дотор байсан, ямар ч бэрхшээл дотор байсан эзэн бидний төлөө үргэлж байх болно гэж хэлж байгаа. Тэгээд Йохошуа номын 9-р бүлэг дээр ингэж 9-р ишлэлээр 1:9 ингэж хэлсэн байна. Чамайг хаач явсан Бурхан Яавэ чинь хамт байх тул чи бүү зүрхшээ. Би чамд тушааж байна. Чи хаттай зоригтой байгаарай гэсэн. Эзэн тушааж гэж хэлсэн ба. Юунд тушаасан гэж? Би чамтай хамт байх учраас айхгүй бай. Айдсаар битээ өдөрдүүлээ гэсэн. Айд санаа зовлт бидний амьдрал байдаг юм уу? Айд санаа зовлт таны амьдралд байгаа. Надад ч гэсэн байдаг. Одоо ч гэсэн надад байгаа. Би анх одоо тэр пастрын дуудлага авч явахдаа хүртэл би айж санаа зовж ирсэн. Одоо би яаж явж чад иймд очивол гэж бодчихсон баг. Тэгээ би яг нэг үлэхэд анх намайг ингээд ер нь бол чи пастор болох байхаа гэж манай нэг найз хэлж явах үед би тэгж өгсөн дээрээ л гэж бодчихсон баг. Тэгэж хэлж ил байсан тийм үү. Дараа нь тэгээд Библийн сургууль сурж явах үед хүмүүс иш үзүүлээд надад бүр ингэж Йохошуа гэж намайг хэлчихсэн байгаа. Чи бол Монголын Йохошуа байна. Эзэн чамайг дуудаж байгаа ингээл 5 одоо өөр хүн 5 өөр нөхцөл ингээл миний хард түмнийг дагуул гэж хэлж явах үед ямар ч гоё санаанууд байна. Гэхдээ манитийн дагдаг хүн чи юу яах вэ гэж бодчихлээсэн баг. Тэгээд ийм үгнүүдийг сонсоод би ингээл гоё хаалгадал баярлаа. Эцэц дуудлага авчлаа. Одоо нөхдөө намайг дагаа салхаа байлна даа гэж. Ерөөсөө тийм бодол төрөөг. Харин ч юу л болоод байна даа гэж бодоод байсан баг. Ерөөсөө хүлээж авч чадахгүйсэн баг. Харин хизээ би яг хүлээж авсан гэж яг тэр нэг өөрөө би одоо өөр сандаг баг. Би тэр үед би алимны одоо бялуу кекс хийжсэн байгаа Оросд. Тимийг зарж исэн баггүй тэр. Яг тэгээ тухай хүнд хийчээд тэгээ залбирч явах үед үнэхээр бүжтэр эзний оршихуу бууж. Би ямар хэдэн цаг боснооч би ойлгоогүй. Маш их уйлж, маш их залбирж. Тэгээ тэн тухай хүн тэр бялуу хийснээ ч мартсан байсан. Тэгээд эцэст нь яг эзэн миний зүрхэнд маш тодорхойлсон. Би чамд хончны зүрхийг өгч байна гэсэн. Тэгэд энэ үг ингээл юу миний бүх юмыг өөрчсөн. Юу гэхээр за би мундаг юм уу эсвэл сайн биш юм бэ? Зүгээр эзэн өөрөө хийж байгаа юм байна гэдэг ойлгох үед ямар их амар тайван ирсэн гэж.
Тэгэл дараагийн залбирлууд өөр болж эхэлж байгаа шүү дээ. Одоо тэг ямар хүмүүсийг би одоо дагуулах юм гэл. Тэгэл эзэн би чамд өгнө л гэж тийм эзэн миний өөх хүмүүсийг чи хариулаарай. Мэдээж өнөөдөр хүртэл би ингээд 28 жил яг 29 дэх жилдээ би яг пастрын үйлчлэл хийж тийм. Яг энэ хугацаанд энэ жилүүдэд би хизээч за би яг нөгөө яг үннэл би хэлж байгаа шүү. Би ер нь бол одоо миний санаж байгаагаар би өөрийгөө ёо би ямар сайн хүн ч юм бэ гэж бодож байгаагүй. Заавал нэг юм гарч ирдэг байхгүй. Ёо тэгсэн байсан бол ингэсэн байсан бол ёо тэдэн цаг жоохон илүү залбирсан байсан бол өө үргэлж ер нь бол дотор сэтгэл дундуур явж байдаг. Дандаа тэнд нэг юм дутуу юм байдаг. Тэрээс ингээд чадах юм хийц. Одоо тэгээ бус нь болоод болно шүү дээ. Одоо хамаа алга. Ер нь ягаад бурхан хэрвээ таны дотор ч адилхан бурхан таныг дуудаж таныг тодорхой зорилгын төлөө дуудах үе та үргэлж ингэ сэтгэл хангалуун байж үргэлж бүх юм дээр 100% байхгүй. Таны дотор заавал нэг юм чангааж идэх. Энэ чангалт их сайн чангалт шүү. Ийм чангалт байхгүй бол бид нэр буруу замаар явж байна. Яста будаа тэгээд буцахтаа шороо тэг болно. Энэ чангалт маань биднийг илүү өсөх, илүү бурханд найдах, бурханаас өөр хинт ч найдахгүй байхыг бидэнд зааж сурч идэг байна. Өөртөө ч найдахгүй байхад биднээс суралцдаг гэсэн. Тэгэхээр бүү хай гэсэн энэ үг бид нар хүчтэй учраас биш. Бид нар мэдлэгтэй учраас биш. Бүү хай бурхан бидэнд хамт байх учраас. Тэгм учраас би өнгөрсөн хугацаанд үйлчлж ирэхдээ үргэлж нэг зүйл бурхан хамт байгаа учраас л гэж үнэхээр энд итгэж найдаж ирсэн юм. Тэрээс би өөр дөрөө түшгэлсэн бол аль хэзээ энд хаалгаар гараад алга болцсон юм байх. Бурхан дээр түшгэлж найдаж байгаа учраас л өнөөдөр хүртэл би энд зогсож ирсэн юм. Энд байгаа олон хүмүүс яг адилхан. Энд байгаа олон пасторууд бас адилхан гэж бодож байна. Энэ хүмүүс бурханд найдаж байгаа учраас л бурхан тэдэнд энэ эрд зоригийг өгнө, энэ хаттай байхыг эзэн тушаасан шүү гэсэн итгэл өмшөл байгаа учраас өнөөдөр хүртэл бас энэ хандлын төлөө зогсож байгаа гэж би итгэж байгаа. Дараа нь 3 дугаарт эзэн хэлж байна. Бурхан Яхошуад зааварчлага өгсөн баг. Эхнээс нь дуудлага өгсөн байна. Тэгээд хамт байна гэсэн амлалтаа өгсөн байна. Тэгээд 3 дугаарт нь гэсэн бурхан Яхошуад зааварчлага өгсөн баг. Түүний үгийн дагуу амьдрах, явах тэр зааварчлага. Ингэж хэлсэн байна. 6-аас 8 дээр. Чи хаттай, зоригтой бай. Өвөг дээдсэд нь миний амлсан тэр газрыг өдгөө чи энэ ард түмэнд өвлүүлэх болно. Гагцгүй нин хаттай, чин зоригтой байж зарц мөөшөөгийн минь тушаасан хууль заавар бүрийг чанд захин биелүүл. Чи үүнээс баруун тийш зүүн тийш бүх хазаа. Тэгвэл чи хаа явсан газраа амжилт олно. Хууль зааврын энэ ном амнаас чинь бүх салаг түүгээр зогсохгүй ном бичигдсэн болгоныг сахин биелүүлэхийн төлөө чи өдөр шөнөгүй үүнийг тунгаан бясалгаж яв. Тэгвэл зам мөрчин дэвжин дээшилж чи амжилтад хүрэх болно гэсэн байна. Амжилт энэ гэсээр бурхны зорилгыг биелүүлнэ гэж байна. Халелуя. Энэ таны бодоод байгаа амжилтын тухай яриаггүй шүү. Энэ миний бодоод байгаа амжилтын тухай яриаггүй шүү. Бид нар амжилт гингүүд шууд бодож байгаа шүү дээ. Өөршөөнийхөө асуудал шийдээд л тийм үү? Ер нь бол бид нар тийм л одоо амжилтыг маш их хүсэж байгаа шүү дээ. Би ч гэсэн хүсэж байгаа. Нэрээ шүү. Би ингээд нэг өр мөрнөөс гарчихмс ингээд бодож байгаа. Би та нарт хэлдэг шүү дээ. Би ч одоо Хас банктай их олон жилийн хүн холбоотой хүн шүү дээ тийм үү? Тэр хүн холбооноос бас гарчмаар л шүү дээ тийм үү? Окей. Гэтэ энэ эзэн чи дэвжин дээшил чи амжилт хүрэх. Нэгснэ бурхны зорилго биелэгдэнэ гэж. Бурхан Яхошугаар дамжуулж, Израильчуудаар дамжуулж хийх үсэн тэр зорилго биелэх болно гэсэн. Яг адилхан зүйл. Бурхан таны амьдралд өөрхөн зорилгыг биелүүлэх болно. Бурханы үг биднийг зоригтой, хаттай болгодог. Бурханы үг л биднийг тийм болгодог. Бид нар өөртөө түшиглэх болгондоо бид нар ундаг. Тийм үеуд байдаг. Ер нь бид нар хүн бүрл явж байгаа л бурхан маш их найдаж явж байгаа нэг жоохон ингээд нэг амжилт юм уу эсвэл жоохон одоо бүх юм айтайхан болж байгаа гэж бодох үед бид нар өөртөө түшиглэж эхлэх үе байдаг. За одоо нэг овоо болчлоо шүү бодох үе байдаг. Тэг ингэж бодох үед дахиад
бид нар ямар замлуу явдаг гэж нөгөө Бурхны бидэнд заах хичээл сургалтаар орж эхэлдэг байхгүй. Бурхны үг биднийг зоригтой, хаттай болгодог. Бид чадах учраас зоригтой байгаа юм биш ээ. Бурхны үг байгаа учраас бид урагшлах ёстой. Тэгээд юу гэж хэлсэн гэж хуулийн энэ зааврыг гэсэн. Эзэн юу гэж хэлсэн? Миний энэ үгийг, Бурхны үгийг аманда байлга. Оюун бодолтой бяцлах гэсэн байна. Зүрхэндээ тэ. Энэ үгнээс баруун зүүн тийш бүү хазаа гэсэн байна. Бурхны үгийг сонсож дагаж амьдраа гэсэн байна. Өнөөдөр аногтой магадгүй бидний донд зөвхөн Бурхны үг яг юу хэлээд байгааг мэдхээс илүүгээр зөвхөн Бурхан асуудлаас минь гаргаад өгөөсөө л гэсэн бодлоор явж байгаа хүмүүс байдаг. Надад ч тийм үе байсан. За яг Бурхны хүсэл мүсэл за эзэн таны хүслийг дараа тэгээ учир нь бол яг одоо намайг нэг асуудлаас гаргаад өгөөч гэж. Яг тэгэхээр заримдаа бид нар үнэндээ асуудал дээр л төвлөрөөд идэх. За энэ асуудлыг шийдчихвэл тэгээ ингэж хэлдэг баг. За Бурхан та энэ асуудлаас гаргачих юм бол за тэгээ таны үгийн дагуу амьдрнаа. За тэгэн шүү. Ийм асуудалтай чинь чадахгүй байгаад байна шүү дээ. Энэ асуудал чинь ингээд хамаг тархитолгооны одоо анхаарлыг аваад байгаа учраас Бурхан одоо таны үгийн дагуу амьдрах бэрхшээл болоод ш. Асуудалс гаргаад өгч. Окей. Бурхан. Тэгээ хоёлаа яг өгсөн авсанд үлзийт. Та асуудал гаргачих. Би таны үгийн дагуу амьдрая. Энэ энийг эсрэгээр гэж хэлж байгаа нөхөр би ямар ч асуудал донд байсан Бурхан таны үг юу юм бэ? Таны хүсэл юу юм бэ гэж хайж сурах тухай ярьж байгаа. Израильчууд үнэхээр тийм гоё тааламжтай газар байдал байсан гэж бодож байна уу та тэр үед Яхошуатай ярьж байгаа үед. Бүх юм биелсэн, бүгдээрээ гоё хаусанд амьдарсан, бүх санхүү орлого нь тодорхой болсон. Тэдний хувьд тэд нар нүүдэлчин амьдралаар амьдарч байсан шүү дээ. 40 жилийн туршид тэд нар цөлд тэнүүчилж бүхэл бүтэн нэг дуулуургүй нэг үеийнхэн цөлд унаж үхэж дуусах тэр үеийг явж ирсэн шүү дээ. Ань одоо Яхошуад эзүүгээ хэлж байна. Одоо та нар миний амлагцсан нутагт очиод тэнд та нар дэвшин дээшилж амжилтыг авахна гэсэн байна. Тэгээ Бурхны үг хамт байх ёстой гэж хэлж байгаа. Чи үүнээс баруун тийш зүүн тийш бүү хазаа. Тэгвэл чи хаа явсан газараа амжилт олно гэсэн. Бурхны үг таныг тээх болно гэж, таныг өргөх болно гэсэн. Дараа нь дөрөвдүгüрт нь Бурханаас үг аваад Яхошуа ард түмнээ бэлдсэн байна. 10-аас 11 дэх эшлэлээр хэлж байна. Ингээд Яхошуа ард олны ахлагчдад тушаал болгож хуаран дундуур яв. Ард олонд замын хүнсээ базаацгаа. Та нар Бурхан Явагийнхаа өөх газар нутгийг эзэмшил болгохоор 3 хоногийн дотор энэ Йордныг гатлах болно гэж тушаа гэвэ гэсэн. Яхошуа шууд Бурханы үгийг хүлээж аваа. Яг шууд биелүүлсэн. Хүлээцгээ. За яг эзэн үгээ хэлчихлээ л дээ. Гэхдээ ингээд нөхцөл байдлыг харсан чи хэдүүлээ өшөө жоохон тунгай. Жоохон эрүүл ухаантай бай. Одоо сэтгэл хөдлөл мөдлөөр хандахгүй. Ерөөсөө ийм хандлал яваагүй гэдэг бид нар ойлгох хэрэгтэй. Маш тодорхой эзний үг тодорхой ирсэн. Өнөөдөр агуу захирамж бид нар тодорхой ирсэн шүү дээ. Агуу захирамж ирэх гээд байгаа юм биш ирсэн. Ариун сүнс ирэх гээд байгаа юм биш ирсэн. Халелуя. Эзэн өөрийнхөө үгийг аль эзэн бидэнд хэлсэн. Хөршөө өөрийн адил, өрөөл бусдыг өөрийн адил хайрл хэлсэн аль эзэн. Би үнийгээ уучил аль эзэн хэлсэн баггүй. Уучил гэдэг үг ирж магадгүй. Бид нар ингэж эзэн яах вэ та хэлж өгч. Би энэ үнийг уучлах ёстой бол би уучлая. Уучлах ёсгүй бол би уучлахгүй. Бурхан үгээ хэлээч. Come on. Яагаад ингэж байх юм бэ? Ингэж яагаад байх юм бэ? Эзэн үгээ хэлсэн шүү дээ уучил. Таны хэн нэгэн чинь нүгэл үлдэх юм бол та нар эсрэг нүгэл үлдэх юм хэдүү удаа уучлаа гэсэн. 7-ог 70-аар үржүүлсэн адил уучлаарай гэсэн. 7-ог 70-аар үржүүлэхээр хэд гарах юм? Хэдвэ? Чанга хэлээрэ. Яасан сул бүгдээр нэг уучлах дургүй хүмүүс сууж байгаа. Бүгдээр нэг лууртаа хүмүүс. Цагаан сараар нөгөө нэг нөхөр ирэн тэрнтэй золох уугүй юу гэж бодоод байж байгаа шиг тийм. Хэдэн удаа вэ? 490 удаа уучлах ярьж байгаа. Уучлал гэсэн.
490 удаа. Бид нар жилд хэд байдаг лээ? 365 хоног байдаг үстэй. Тэгэхээр жилээс их байгаа үстэй. Өдөр бүр нэг уучлал яваад байгаа юм. Өдөр бүр уучлал. Анахта уучил, тушаал. Бурхан үгээ хэлэх үед тэр хүлээх цаг байхгүй. Одоо бурхан үгээ хэлсэн. За. За жоохон суугаад. Харин энд Яхошуа нэг зүйлийг хэлсэн л дээ. Та нар өөрсдөө бэлтгэх тухай ярьж байгаа. Замын хүнсээ базаацгаа. Та нар бурхан Явагийнхаа үг газар нутгийг эзэмшил болохоор 3 хоногийн дотор эндээс явна. Тэрс нь 3 хоногийн дараа эндээс явна гэсэн. Гэхдээ Яхошуагийн хэлж байгаа бүх гол санааг та нар харж байгаа. Энэ нөхөр эзэн үгээ хэлсэн, эзний үг хэрэгжиж байгаа. Одоо бүгдээ замд гарцгаая гэж. Одоо бүгдээ бие бэлтцгээе. Сүнсээ бэлтцгээе. Итгэлээ бэлтцгээе. Одоо бид нар замд гарах болно. Эзний үг баг. Агуу захирамжийг та нар сонссон бол одоо хүлээх цаг биш. Дагалдагчийг тэгж байгаа нэг бурхан үгээ хэлэхэр бэлднэ биш. Одоо бэлд. Одоо дагалдагч бай. Сайн мэдээг яг цаг нь болохоор ярина. За цагаан сар мараар сайн мэдээ энэ төр яриад явах те. Цагаан сар өнгөрөөж байгаад ярья. Тусна тэднийг цуглуулж байгаа. No. Тэр цаг айгуул тань дахиж олдохгүй ш. Яр. Бурханы үгийг яр. Тэгээд цааш нь ингэж хэлсэн байна. 12-аас 15 дугаар эшлэлээр их сонирхолтой. Тэрээр Рефун, Гад, Зүүн, Менеша овгийнханд хандан Явагийн зарц Мөшө та нарт Бурхан Ява чинь та нарыг амрааж энэ газрыг та нарт өгч байна хэмээн тушаасныг санагтун. Йордны зүүнтэх энэ нутгийг Мөшө та нарт өгсөн тул эхнэр хүүхэд мал сүрэгчин цөм эндээ нутаглаж үлдэнэ. Харин танаа хүчрэхийг гэрс бүгд ахан дүүсийнхээ магнат зэвсгэлэн давшиж Бурхан Явагийнхаа өгч буй газрыг ах дүүс чинь эзэмшиж та нарыг Ява амраасны адил тэднийг ч бас амраах хүртэл тэдэндээ туслах болно. Дараа нь та нар буцаж ирээд Явагийн зарц Мөшөөгөөс хувь эзэмшил болгон өгсөн энэхүү Йордны зүүнтэх наран урах нутгаа эзэмшчихэ гэвэ гэсэн баг. Маш сонирхолтой зүйлийн тухай ярьж. Рефун, Гад, Зүүн, Маниша гэсэн тийм үү? Манишагийн одоо зүүн хэсгийн тухай ярьж байгаа гэсэн тийм үү? Овгийнханд хандан хамт тулалдах ёстой гэдгийг хэлж байгаа. Ингэж Зүүн Маниша дээр Рефун, Гад хонлого яасан гэж тэд нар аль хэзээ тэр авах ёстой газар тэдэнд ирдсэн байсан байхгүй. Тэд нар тэр газар очсон байсан гэсэн. Тэгээд Яхошуа юу гэж хэлсэн гэхээр та нарын амс нь авах ёстой өвлөгдсөн ирдсэн байна л да. Гэтэ энд та нарын гэр бүлийн үлддэг. Мал сүрэгч нь үлддэг. Харин та нар тулдах ёстой гэсэн. Хэний төлөө? Ах дүүсийнхээ төлөө гэсэн. Нэгэн биеийн төлөө. Бид нэг ард түмэн юм а гэсэн. Анахт эзэн бидний нэг чуулган бол дуудсан. Энэ бол нэг чуулган. Хэдийгээр бид нар дотроо 7 бүс байдаг ч юм уу, өсвөр залууч ороод 7 бүс байдаг гэсэн бид нар нэг чуулган. Бид нар бүсийн пасторууд бүс чуулган бүс бүрээ хариуцаж үйлчлдэг гэсэн бид нар нэг л чуулган. Бид нар тийм үг байхгүй. За тэдний бүсийнхэн хийх, манай бүсийнхэн хийхгүй. Эдний бүсийнхэн яваг, бид нар явахгүй. Хэрвээ хөдлөл бүгд хамтдаа хөдлөе. Бүгдээрээ сайн мэдээний төлөө зогсвол бүгд хамтдаа сайн мэдээний төлөө зогсох ёстой. Бид нар дагалдагч билүү бид нар хамтдаа сайн мэдээний төлөө биш дагалдагч бэлтгэхэд хамтдаа дагалдагчдыг бэлтгэх ёстой. Бид нар илгээлт ивэл бид нар хамтдаа илгээх ёстой. Бид нар өргөл өрхөнд бид нар хамтдаа өргөх ёстой. Энэ хамтын ажлын үйлчлэлийн тухай ярьж байгаа. Энэ маш тодорхой эс. Хэдийгээр эдгээр овгуудад амлагдсан нутаг нь тэднийх болсон байсан ч бусдынхон төлөө явах нь тэдний үүрэг байсан байна. Тийм учраас өнөөдөр таны амьдрал хэвийн байж болно. Та санхүүгийн тодорхой эрх чөлөөнд хүрсэн байж болно. Таны хувьд юунд санаа зовхгүй байж болно. Гэхдээ та өнөөдөр хүртэл санхүүгээр санаа зовж байгаа. Өөр ширэнд орсон байгаа. Ажил төрөл амжилтгүй байгаа. Тэр найз нөхдүүдийн тухай бодох ёстой. Амьд сүмд байгаа тэр хүмүүсийн талаар залбирах ёстой. Та ганц эзэн миний бүх юм хангагдсан. Надад нэг гуйгаадах юм алга бурхан минь ээ. Баярлалаа бурхан минь гэд залбирчин зогсдог биш байгаасаа. Харин та юу гэж залбираасаа гэж залбирах хэрэгтэй гэж эзэн минь манай гэр бүлийг намайг бүх юмар хангасан баярлалаа. Гэхдээ эзэн минь би өнөөдөр сүмийн төлөө залбирч. Чуулганы төлөө би зуршлан залбирч байна. Эзэн минь өнөөдөр амьд чуулганд нь байгаас дутагдж байгаа гачирж байгаа хүмүүсийн төлөө би зуршлан залбирч байна. Эзэн минь та тэднийг өрөөгөөрэй гэж. За залбирах хэрэгтэй. Зөвхөн та өрөөгдөх нь хангалттай биш. Сая бид нар Америкт би сая 4 ерөн чуулганаар орж үйлчлээд ирсэн байна. 3 бүтэн цодор байгаагүй та нар санаж байгаа. 3 бүтэн цодор их удаан биш үү тийм үү? Тэгээ чуулганаа та нарыг их санддаг шүү дээ.
Тэгээ явж явах үед ивэгээд би ингээд нэг төсөв гаргацсан сухны төсөв гаргаад за тэр төсвөөр би ингээд өөртөө юм авах гэсэн байхгүй. Тэгээ тэр авах гэж байгаа дуран л авах гэсэн л да дуран. Тэгээ дуран авах гээд байсан. Тэгсэн чинь тэр юуны тэр сүмийн нэг очиж үйлчлсэн сүмийн нэг удирдагч нэг ах маань намайг бас пастора би таныг тэр дуран муран зардаг дэлгүүрээр авч ичээ гэдэг. Тэгээд тийш очлоо. Гой дурангууд байна. Зөндөө гой дуран. Тэгээ би яг өөрийнхөө төсөвдөө багтаагаад тэгээ тэр нэг дуран хараа. За энэ дуран би авъя гэсэн. Тэр хүн аваад өгсөн байхгүй. Пастор би аваад өгч. Би таныг ивэе гэсэн. Тэнгүүд надад яа чинь төсвөлсөнгө бодсон байсан мөнгө маань надад илүү гарч байгаа зү. Гоё оогоц тээ. Халелуя тийм үү? Одоо би энэгээр юу авах вэ? Харин эхнэр битэр хоорондоо яриад нэгэнд битэр авъя гэж бодож ирсэн юм. Энэ хүн аваад өгсөн учраас энэ мөнгөөрөө энэ хүнийг ивэе. Дахиад нэг өөр нэг хүнийг ивэсэн байхгүй. Тэр хүн болохоор бас гэртээ нэг юм авах гад бас олон хоног олон бас хугацаанд ингээл бас ингээд бас л санхүүгийн боломж байх боломжоо сайгаал ингээд бодож ирсэн мэл. Тэгэхээр битэр талыг гаргачихъя гэд. Та нар авч байгаа юмд чинь тий бид нар талыг гаргаад өгчихъя. Тэгээд нөгөө хүн чинь хүртэл happy, битэрч happy. Ягаад бид нар нэг бие байхгүй эрс дотор. Амен. Бид нар заримдаа хитрхийх ингээд би ивэгдсэн би өрнөөс гарсан ёо яг н өрн түлхчихсэн мөнгө мань надад хадвал за одоо энэгээр би өөрийгөө шагнанаа л. Окей. Мэдээж тийм үе байдаг. Тэр би таныг одоо юу гэдэг тэр бүх үе чинь ингээ буруутгах гэдэг юм таныг шүүх гэдэг юм биш. Гэхдээ та ингэж бодох хэрэгтэй. Надад хангах ёстой юм хангагдчихлаа. Надад өгөх ёстой юм өгөгдчихлөө. Миний хүсэжсэн зоржсэн зүйл биелчлээ. Харин би одоо яаж би бусдад ивэл болох вэ? Тэгвэл надад илүү байгаа зүйлийг би бусдаа яаж хуваалцах вэ? Энэ хүмүүст Яхошуа яг тэрийг зааж илж байна гэсэн. Тийм ээ та нар амлагдсан газар авчихлаа. Та нарын гэр бүл, та нарын мас сүрэг чинь эндээ үлдэг. Гэтэ та нар бусад ах トゥ уныхын төлөө тэмцээрэй гэсэн байна. Ард түмний хариу одоо ард түм хариулс одоо дуусчихин төгсгөл нэрч. 16-аас 18 дугаар эшлэлээр. Тэд Яхошуад хариу ийхүү өчлөө гэсэн. Яхошуа. Тушаасан болгоныг чинь хийж, илгээх газар болгон чинь явъя. Бид Мөшег бүх талаар дагаж байсан шигэ таныг ч дах болно. Гагцуу Бурхан Яавэ өмнө нь Мөшөтэй хамт байсныхаа адилаар тантай хамт байх болтугай. Таны өдөөс тэрсэлж альва үг тушаалыг тань сонсохгүй хэн боловч үхэг гагцгүй хаттай бөгөөд зоригтой байгтун гэвэ гэсэн. Израильчууд ямар гайхалтай хариулт өгсөн гэж тэр ард юм. Энэ бол итгэлийн шинэ үеийнх юм. Эдгээр ингэж хэлээг нөгөө нэг газар нутгаа хэдийгээр авцсан ч гэсэн тулдахчихсан хүмүүс энд янз бүрийн гомдол гаргааг. Тэд нууцаар хурж өгөөтэй. Яхошуа арай хатуу юу. Бүүнэр яваад бид зарим нь үлдээлт. Хамлагдсан нутаг өрцөн янз бүрийн ярьж бол харин тэрнээс ингэж юу хэлсэн гэж тушаасан болгоно чинь хийж илгээх газар болгон чинь явъя гэсэн. Энэ бол нэг хамт олон. Энэ бол нэг үндэстэн. Энэ бол нэг айрмын тухай ярьж байна. Бид нэр тийм байгаа юу? Өнөөдөр амьд чуулган бид нар юм аа. Би яагаад өнөөдрөөс эхлээд Яхошуа номоос номлож эхэлж байгаа гэхээр би нэг зүйлийг өнгөрсөн хугацаанд яг залбирх тусмаа маш сайн ойлгож эзэн биднийг шинэ улирлуу дагуулж байна. Би нэг шинэ төвшинлөө дагуулж байгаа. Бид нар яг Бурхны бидэнд өгж байгаа энэ шинэ улир, шинэ төвшинлөө орж явж байгаа хүмүүсүүд бидэнд юу хэрэгтэй гэж өдөр бүрийн Бурхны үг, Бурхны удирдамж хэрэгтэй. Бурханд итгэх итгэл хэрэгтэй. Мөн Бурхны бидэнд өгсөн удирдагчтай итгэл бас бидэнд хэрэгтэй. Яхошуа яасан гэж Яхошуа болон түүнтэй хамт байсан ахлагч нар удирдагч нарт ард түмэн итгэл өгсөн баг. Дагнаа гэж. Хамгийн гол нь Бурхан та нартай хамт байгаарай гэсэн баг. Яхошуа тантай Бурхан хамт байгаас. Эндээс бид нар юу сурах вэ? Бидний амьдралд Бурханы дуудлага байх. Түүний дагалдагч байж, түүний үгийн дагуу амьдрах. Энэ бол тушаал бөгөөд энэ бол дуудлага. Өнөөдөр та өөрөөсөө асуух хэрэгтэй. Би Бурханы энэ тушаалыг биелүүлж, энэ дуудлагын дагуу би амьдрч гинэ үү гэж. Мөн Бурхан дуудлага даалгавраа өгсөн бол түүнийг биелүүлэх хүч чадлыг эзэн Бурхан бас өгдөг.
та түүний сайн дагалдагч байж чадна. Та байж чадна. Үнэхээр энэ та сайн учраас биш. Та Бурхны үгэнд итгэж байгаа бол, Бурхны үгэнд найдаж байгаа бол та түүний сайн дагалдагч байх болно. Мөн 3 дугаарт бид нэндээс юу сурч одоо хүлээх цаг биш аа нөхдөө. Одоо бид нар өөрсдийнхөө амьдрал тэр үйлдэл гаргах цаг хүрч байна. Одоо тэр үр жимсийг ургуулах цаг гарч байна. Өнөөдөр өнгөрсөн хугацаанд амьд гэсэн маань эзний нэгүслэр явж ирсэн. Одоо бид нар ингээл тодорхой нэг хэдэн хүмүүс л ингээд нэг хэдэн хүмүүс л нэг тэнд ингээд нэг удирдагч болоод, ахлагч болоод, пастор болоод нэг хэдэн хүмүүс нэг тэнд ингээд нэг үйлчлж яадаг биш. Бид бүгд Христийн дагалдагч биш. Бид нар хамтдаа хөдлөх тэр цаг ирж байгааг бид нар ойлгох хэрэгтэй. Өнөөдөр амьд өсөмд ирж байгаа, амьд өсөмд хамрагч байгаа хүн бүр дагалдагч байх. Би чадахгүй тухай биш. Би Бурхны үгэнд итгэж байна, итгэхгүй байна гэдэг сонголт бидний өмнө ирж байгаа гэсэн үг. Тэгээд дараа нь 4 дугаарт тэр өөрийн дуудсан хүмүүсээ хизээч орхихгүй хамт байгуулна гэсэн амлалтыг тээж явах тухай. Энэ өнөөдөр 1-р бүлгээс бидний авч үлдэх гол ишлэл бол Йохошуа 1:7. Та нар Йохошуа номын 1-р бүлгийг бүгдийг мартаж болно. Харин энэ ишлийг санах хэрэгтэй. Энэ ишлийг чийжих хэрэгтэй. Гагц ингэж хэлсэн байна. Йохошуа 1:7. Гагцгүй нэн хаттай чин зөрөгтэй байж зарцсан мөшөөгийн минь тушаасан хууль завар бүрийг чан захин биелүүл. Чи үүнээс баруун тийш зүүн тийш бүү хазаа. Тэгвэл чи хаа явсан газараа амжилт олно. Халелуя ханагтаа. Чин зөрөгтэй хаттай байцгаая. Өнөөдөр бид нэр Есүсийн тухай ярьж хүнд яриад яах юм бэ? Онигоонд орчих байх. Өөрийнхөө сүм өмд явдаг хэлээд яах юм хүмүүс буруугаар ойлгочих байх. Хүмүүс таныг юу гэж ойлгох нь тэмч чухал биш байх. Бурхан таныг юу нэлээд дуудсан үргэлж чухал байх болно. Эцэндээ хүмүүсийн өмнө хариуцлага өрөхгүй та Бурханы өмнө хариуцлага өрөх болно. Амьдаг чуулган бид Бурханы тушаал ба дуудлагыг хүлээн авсан. Энэ дуудлага ба тушаалаар бид нар өнгөрсөн 28 жилийн туршид явж ирсэн байна. Энэ ямар тушаал, энэ ямар үг байсан гэж Бурханы сүр жавхлан чуулганыг байгуулж Христийн дагалдагч нарыг төрүүлэх тухай. Агуу захирамж энэ бол Бурханаас энэ чуулганд бидэнд өгсөн тушаал юм. Энэхүү дуудлага бид нар хамтдаа биелүүлцгээе өнөөдөр. Бид нар ганцаараа биш, бид нар хамтдаа биелүүлцгээе. Энэ хэсэг пасторууд юм уу эсвэл хэдрэг гисийн бүлгийн удирдагч нар биш. Бид нар хамтдаа биелүүлцгээе. Энд байгаа хүн бүхэн удирдагч байгаасаа. Энд байгаа хүн бүхэн гэрэл болж асаасаа. Энд байгаа хүн бүхэн жинхэнэ тэр давс мэт амьдраасаа. Энд байгаа хүн бүхэн агуу захирамжийн дагуу дагалдагч нар байгаасаа. Бусдыг дагуулдаг байгаасаа. Бид нар би ярьж чадахгүй. Мөшөө ямар байсныг та санаж гэнэ үү? Мөшөө юу гэж хэлсэн бэлээ Бурхан би гацаа штэ гэсэн. Тэгсэн Бурхан чи гацаа байлуу? Би буруу үнэ дутчих. Зойлог гэж. Энэ нөхөр чи гацааг нь мэдсэн бол юу гэж ингэ бөө юм болж 40 жил фараоны тэнд амьдруулаад 80 юм болж чи эртгээ хэлэхгүй юм ядаргатай. Бурхан тэгсэн үү? Бурхан гайхаагүй. Яг л тэрийг ямар хинбэ гэдэг Бурхан түүнийг ихийн хөвлөд бүрлдэхээс ч өмнө энэ дэлхийн суурийг тавихаас өмнө Бурхан мэдчихсэн. Тэгээд Бурхан юу гэж хэлсэн гэ? Мөшөө hey come on baby. Би чиний л Ахроныг бэлдсэн шүү дээ. Ахронтой хамт яваач. Ахрон яриг чиний ам болог. Харин чи удирдагч нь бай. Бурхан бүх хүмүүсийг ямар ч төрлийн хүмүүс, ямар ч чадвартай, мэдлэгтэй, боловсралтай тэр өөрийнх нь л ашиглах болно. Та нар бүр ингэ бодлоо. Бурхан илжигээр дамжуулж өөрийнхөө ажлыг хийснийг. Илжиг ярьсан шүү дээ. Та илжигээс хамаагүй дээрж бодчих. Хөгдөр хажууд байгаа юм дээр. Та илжигээс бол хамаагүй дээр шүү дээ. Тэр тусмаа эзэн танаар дэмж агуу ажиллаа хийх болно. Бүгд хамт босцгоё. Халелуя. Яс илжигээс хамаагүй дээр гэсэн чинь нэг сонин санагдаад байна. Очиж илжиг мэлжигтэй юм. Тэр сүрэнгээс дээр гэсэн бол гоё байхгүй юу? Бид нар дандаа нэг хүнтэй л өрсөлдөд байдаг тал байгаа ш. Тэгээ хинтэй ч өрсөлдөх хэрэггүй. Окей. Яг л Бурхан тань зориулсан. Угаасаа тань зориулсан төлөвлөгөө байх, дуудлага байх. Бүгд Бурханы сүр жавхлан чуулганыг хамтдаа байгуулцгаая. Бидний өмнө байгаа маш том зүйлүүд байна.
Одоо бид нар Яхошуа номоор цаашаа ингээд явах үед бид нар олон сонирхолтой юм түүхүүдэд бид дахин тулна, уулзсан, сонсно. Би яг Яхошуа номоос бид нар нөгөө UB Palace хийдэг багт би бас явж ирсэн баг, номлож ирсэн баг. Бас хэдэн цуврал 12 төлөөд цуврал номл явж ирсэн санагдав. Энэ удаа 12-аас илүү олон номл гарна л та. Анөхтөө бид нар өнөөдрийн үгээс бид нар юу сурваа? Эзний дуудлага байгааг, түүний үгээс холдохгүй явахыг, хүлээхгүйгээр одоо үйлдэхийг, тэгээ бурхан үргэлж надтай хамт байна гэсэн найдлага дотор амьдрахыг, зоригтой байхыг бүгд хамсарч байна. Бүү эзэн бидэнтэй хамт. Тэр бидний хэзээш орхихгүй, бас хаяхгүй юм. Эзэн таныг мартахгүй. Таныг мартахгүй. Эзэн таныг дуудсан. Эзэн танаар дамжуулж өөрийн зорилгыг биелүүлэх болно. Бүгд хамт эзний өмнө гараа өргөж залбирцгаая. Бурхан танд хэлээрэ, эзэн минь ээ. Би энд байна гэд. Таны бүтээсэн, таны охин, таны хүү би энд байна гэж танд хэлээрэ. Та Яхошуатай хамт байсан, та Мөшөтэй хамт байсан. Та Авраамтай хамт байсан, та бас надтай хамт байгаад баярлалаа гэж. Авраамтай хамт байсан бурхан минь. Ицхактай хамт байсан бурхан минь. Яаковтай хамт байсан бурхан та яг одоо надтай хамт байгаад баярлалаа. Та бол Авраам, Ицхак, Яаковын бурхан. Та бас миний бурхан. Эзэн минь та намайг дуудсан. Таны зорилго байгаа. Таны тэр зорилго дуудлагын дагуу амьдрах надад та хүч чадал өгөр гэсэн. Халелуя Иесус. Халелуя эзэн. Эзэн үнэхээр бид таны өмнө ирээд таны гайхамшигт ариун оршихуй өмнө эзэн минь итгэлээр бид таны өмнө зогсоод эзэн минь энэ ариун газраас дуулж байна. Энэ ариун газраас бид залбирч байна. Ягаад гэвэл бидний байгаа газар бол яг Мөшө тэр шатаж буй бутны тэр зогсоод таны тэр дуудлагыг хүлээн авч ясны адил. Эзэн минь өнөөдөр яг энэ ариун газар бид таны дуудлагыг дахин сэргээж дахин би хүлээн авч яана эзэн минь. Таны дуулга дотор явахтан туслаач. Эзэн минь та бидний хөтөр та. Та бидний дагуулаач. Халелуя эзэн танд баярлалаа. Ариун газарт бирээд эзнээс имэн зогсон. Нүрээрээ учрахыг хүсч хасуудлын өмнө моргон. Эзэн таны өмнө сүгдөн зарайтай нэрэн хай. Өршөөлөөрөө надад хүрэж зэвэрлэн мөрөн болгооч. Энэ ариун газарт бирээд эзнээс имэн зогсон. Нүрээрээ учрахыг хүсч хасуудлын өмнө моргон. Эзэн таны өмнө сүгдэн зарайтай нэрэн хай. Өршөөлөөрөө надад хүрэж зэвэрлэн бүрэн болгооч. Таны бид хүндэтгэн Есүсээ хүндэрлээ. Таны хайр зүрхэнд шатан байна. Ариун гараас суман эзний нэрийг өргөе. Тань руу би артан байна. Ариун эзэн таныг би хүндэтгэн Есүсээ хүндэрлээ. Таны хайр зүрхэнд шатан байна. Ариун гараас суман эзний нэрийг өргөе. Тань руу би артан байна. Ариун эзэн. Их эзэн минь үнэхээр тань баярлалаа. Та Яхошуатай хамт байсан. Та Мөшөтэй ч хамт байсан. Та Авраамтай хамт байсан. Та Ицхактай хамт байсан. Та Яаковтай хамт байсан эзэн. Эзэн бурхан та бас бидэнтэй хамт байгаа.
Эзэн бидний өмнө ээж байгаа энэ шин сүнслэг шин улирлаар алхахтан та бидэнд хүч чадал өгөөрэй. Энэ сүнслэг энэ тулаан донд биднийг ялалт байгуулахтан та бидэнд хүчийг өгөөрэй эзэн минь. Та бол бидний жанжин. Та бол түмэн цэргийн жанжин. Та бидний жанжин. Та бол ялагч, та давуулан дийлэгч. Та бол бидний аврагч, та бидний хаан. Та бидний эзэн билээ. Бидний жанжин минь биднийг энэ тулаан дагуулаарай. Энэ тулаан тантай хамт бид нар ялалт байгуулж эзэн минь бид нар мянган хүмүүсийг таны дагалдагч болгох юм та бидэнд хүч чадлаа өгөөрэй залрангуйч. Эзэн минь бидний хөлийн улаан гიშг газар бүрийг та өгнө гэсэн. Эзэн минь бид нар явсан газар бүр тэр сумдууд, тэр аймагуудад, тэр хот суурин тосгодод, тэр өрх айлуудад очиж гიშгэх үед, ялхах үед эзэн минь та өөрийнхөө нэгүслэр тэднийг бидэнд өгөөр. Та өөрөө тэднийг өөртөө аваарай эзэн. Эзэн минь тэднийг жинхэнэ авралын газар болгож өөрчлөлөө залрангуйч. Танд баярлалаа. Есүсийн нэрээр залбирч. Бүгдээ хамтдаа ерөөлийг хүлээж авахгүй. Их эзэн таныг хамгаалж өрөөх болтугай. Эзэн таны дээр өөрийн нүрийг гэрэлтүүлж танд өршөөнгүй байх болтугай. Их эзний тусламж таны дээр байж танд амар тайвныг өгөх болтугай. Эцэг хүү ариун сүнсийн нэрээр би ерөөн залбирлаа. Амен. Халелуя. Их эзэн үнэхээр таныг өрөөх болтугай. Бүгдээ эх 7 хоног сайхан шинэлээрээ, урамтай байгаарай, зоригтой байгаарай. Бурхныг алдаршуулаарай. Тэгээ бүгдээ их бүтэн сөдөр уулзцгаая. Хэрвээ та анх удаа ирсэн бол уртлыг нэн дээр сууна гэж та бүхнийг урьж байна. Танд баярлалаа. Бурхан та бүхнийг өрөөх болтугай. Амар тайван хараарай.